Сайн байна уу хань минь? Хайрлахгүй байхын аргагүй хань чамдаа зориулж энэхүү загтлыг бичиж суун. Бусдын харцнаас харамлаж бүхнээс илүү ихээр хайрламар чамдаа энэ өдрийн мэндийг хүргье. Чамдаа зориулж бичсэн захиаг минь чимэн уншаад гайхах. Үг үсэг холбохдоо эвдүү муутаж энэ амьдралын минь төшиг тулгуур болсон чамдаа зориулж сэтгэлээ нээж захиа бичгээр ийхүү шийдсэн юм а. Чамдаа дэндүү хайртай болохоор би чамд хайртай гэдэг үгэл бичигдэх гээд байх юм. Хань минь чамдаа би дэндүү их хайртай шүү. Хүний амьдралд болсон хонь ирэнтэй бараантай чамаагаан баярлуулж аз жаргалаар бэлхуулах нэг өдөр байхад намайг гих их хайрыг нь даалгүй чамаагаан гомдоож явсан үеч их байдаг. Гэхдээ хань нь их л зүйлийг ойлгосон. Энэ амьдралд чи минь хичнээн эрхэм нандин нэгэн болохыг. Чиний минь орон зай миний амьдрал хичнээн их болохыг бүр их ойлгож мэдэрсэн. Тиймээс чамаагаа гомдоож байсан үйлдэл бүрээсээ энэ захидлаар дамжуулан чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Ханигаа уурлуулж гомдоож байсан бол уучлаарай хайрт минь. Чи минь их эрч хүчтэй ухаалаг мундаг эмэгтэй. Чамаагаа харахаар өөрийн ирэхгүй урам авч охин та хоёрын төлөө дэлхийг үүрсэн ч чадах юм шиг санагдаж та хоёрын төлөө хичээж бүхнийг хийх ёстой гэдгийг мэдэрдэг. Хань надад бурхнаас заяасан эрхэм нандин эхнэр охин хоёрын төлөө бүхнийг хийж үзүүлэх бол. Энэ хорвоод эхнэрээ хайрлаж, хайраар тэтгэж байвал буцаагаад миний гаргасан сэтгэлээс хэд дахин илүү хайр, хүндлэл, халамж анхаарал ирдгийг чамаасаа ухаарсан юм шүү хайр. Энэ л насаа хамтдаа нийлээж өтөл буурал болтлоо чамаагаан үргэлж хайрласаар болно. Намайг энэ хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болгож, амьдралыг минь гэрэлтүүлж, үргэлж хайр түгэж явдаг чамдаа хязгааргүй хайртай гэдэг үгийг дахин хэлээд л байна. Хань чамаагаан үргэлж хайрласаар байх болно. Хайрт минь би чинийхэн итгэл сэтгэлд чинь маш их баярлаж явдаг учраас сэтгэлийнхээ нандин үгсийг уудлан энэхүү загтлыг бичсэн юм а. Чамдаа удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Би чамд хайртай. Хань Чанцан Дөржос.